орчинтой ярилцах гэж байна. За өнөө өглөө бидний зочин бол эрчим хүчний зохицуулах хорооны үн тарифын хэлтсийн дарга Болор Эрдэнэ байгаа. Өглөөний мэнд хүргэе танд. За та бүхэнд ч гэсэн өнөөдөр мэндийг хүргэе. Тэгэхээр бид сая дөнгөж нэг айлын яг жишээн дээр авсан сурвалжлагыг үзлээ. Тэгэхээр энэ айл бол дөрөв халаагууртай. За тэгээд нэг сартаа бол 1900 кВт-ыг хэрэглэдэг. За өмнө нь цахилгааны хөнгөлөлтгүй үед бол нэг 200 гаруй мянган төгрөг төлдөг байсан бол цахилгааны зөвхөн 50% хөнгөлөлтөд одоо хамрагддаг байх үедээ нэг 100 орчим мянгаыг төлдөг болсон гэсэн ингэж хэлж байгаа. Тэгэхээр одоо бол шөнийн цагаар 100% цахилгаанаа хөнгөлүүлэх, тариф хөнгөлүүлэх боломжтой болж байгаа. Тэгэхээр юун түрүүнд гэр хорооллын өрхүүд маань энэхүү цахилгааны тарифын 100% хөнгөлөлтөнд хамрагдахын тулд ямар шаардлагуудыг хангасан байх ёстой вэ? За тэгэхээр 2017 оны 1-р сарын 1-ний өдрөөс 4-р сарын 1-ний өдрийг хүртэл гэр хорооллын нийслэлийн гэр хорооллын хэрэглэгчдийн шөнийн цахилгааны тарифыг тэглэх юм шийдвэр гарсан байж байгаа. За энэтэй уялдуулаад гэр хорооллын хэрэглэгчд маань за юуны төрөнд одоо цахилгаан эрчим хүчийг хэмжих 2 тарифт тоолортой байх хэвээр. За 2 тарифт тоолор гэдэг маань өдөр шөнийг цахилгаан эрчим хүчийг хэмжих ийм одоо баталгаажсан тоолорыг хэмжих хэрэгслэр тоолох хэвээр байгаа. За хоёрдугаарт нь мэдээ цахилгаан эрчим хүчний одоо өр төлбөргүй байх хэвээр гэсэн гол үндсэн шаардлагыг тавьж байгаа. Хоёр тарифт тоолуур гэхээр тийм тоолууртай айлууд яг өнөөдөр нийслэлд байгаа тэр 140 мянга гаруй айл өрхөөс хідэн байна. А тэр тоолуургүй айлууд бол тоолуурыг аль биесээр хаанаас яаж авч суйрлуулах ёстой болоо? Тэгэхээр нийслэл Улаанбаатар хотод маань 2 тарифт тоолууртай хэрэглэгчд маань 110 мянга орчим байна. За нийтдээ 146 мянга хэрэглэгчд бол энэ хөнгөлөлтөнд хамрагдах ёстой. Тэгэхээр үлдсэн тарифт одоо тоолууртай хэрэглэгчд маань энгийн тоолууртай буюу өдөр шөнийн одоо ялгуургүй тоолууртай гэсэн үг. За эдгээр хэрэглэгчд маань одоо тариф тоолуур тавиулахын тулд за харьяа Улаанбаатарын цахилгаан төгсөлжийн компанид хандаад тариф тоолуур одоо тавиулах арга хэмжээ авахулгын зүйтэй. Ер нь бол нийслэл Улаанбаатар хотын маань дийлэнх хэрэглэгчид тариф тоолууртай байгаа. Тийм учраас одоо энэ хөнгөлөлтөнд бол шууд хамрагдаад явах хүрэн боломжтой гэж бол харж байгаа. 90 гаруй хувь нь бол тариф тоолууртай байдаг. Хөнгөлөлтөнд хамрагдахын тулд аль бие усаар одоо хүсэлт гаргах ч юм уу тийм шаардлага байхгүй. Тариф тоолууртай учраас тоолуур нь аль бие усаар шууд одоо дараа сарын тогны мөнгө гарахад л ингээд тооцогдоо бодоод ирнэ гэсэн үг тийм ээ. Тий. Тэгэхээр хэрэглэгчд маань ерөнхийдөө өмнө нь бол цахилгаан эрчим хүч худалдаа авах гэрээ хийсэн байж байгаа. За энэ дээр одоо тариф тоолуураар бол тооцоо хийгээд явж байгаа. Ийм учраас одоо нэмэлтээр материал гаргах одоо шалгуур үзүүлэлтүүд авах юм шаардлагагүй. Шууд одоо энэ хөнгөлөлтөнд тариф тоолууртай бол хамрагдаад авах юм боломжтой байна. Нийслэлийн гэр хорооллын хувьд дийлэнх байдаг нэг зүйл юу гэхээр нэг хашаанд 3-аас 4 айл за зарим нь бүр ингээд 5 айл хүртэл байдаг. Тэгэхээр тэдгээр айлууд бүгдээр яг энэ цахилгааны тарифын хөнгөлөлтөнд хамрагдах боломжтой юу эсвэл зөвхөн нэг нь хамрагдах юм болов? Тийм. Тэгэхээр хэрэглэгчд маань хэвчлэн бол өөрснөө тоолууртай авах хэрэгтэй. Нэг тоолорын цаана бол нэлээд олон 4-5 айл байх юм бол за одоо тухайн ачааллаа тохируулж цахилгаан эрчим хүчний халаагаар тавихгүй бол за нөгөө техник тоног төхөөрөмж маань даахгүй ачааллаа дийлэхгүй ийм асуудал үүсч болзошгүй. Тэгэхээр хэрэглэгчд маань одоо энэ тал дээр бол өөрснөө анхаарч ямар хэмжээний цахилгаан эрчим хүч хэрэглэх боломжтой вэ гэдгийг тооцож ич цаашд хэрэглэгчд бол тооцоолох зүйтэй. Ер нь бол хэрэглэгчд бүх бол хамрагдах боломжтой. Тэгтээ яг нэг цахилгаан одоо муу очдог айлууд гэж ярьдаг. Хотын захын гэр хорооллууд бол оройн цагаар ус буслахчиндаа ус буслах хүртэл хэцүү тийм муу цахилгаан очдог айлууд байдаг гэж ярьдаг. Тэгэхээр тэдгээр айлууд бол чинь нэг хашаанд 3 айл байгаа бол 3 айл зэрэг цахилгаан халаагаар залгах боломжгүй тийм ээ. Тий, хэрвээ цахилгаан эрчим хүчний одоо дутагдaltaй за хүчлийн уналттай хэрэглэгчд бол нэгэн зэрэг цахилгаан эрчим хүчний халаагаар залгахад бол бас ачаалал дийлэхгүй. За техникийн хувьд бол юм боломжгүй асуудал үүсч болзошгүй. Гэхдээ энэ шөнийн цагаар учраас оройн 21 цагаас өглөөний 6 цагийн хооронд 9 цагийн хугацаанд үргэлжлэх учраас ачаалал харьцангуй бага докторчдсон байх учраас одоо энэ үед бол хүчтэй уналт дийлэн бас айхтар гарахгүй болов гэсэн юм байна. Тэрнээс биш яг аль бие усаар нэг хашаанаас зөвхөн нэг айлын хөө тарифын хөнгөлөлтөнд хамрагдана гэсэн журам заалт бол байхгүй тийм ээ. Цахилгаан халаагуурыг авахд ямар нэгэн журам стандарт одоо заасан байгаа. Жишээ нь би Нарандуул зах дээр очиод цахилгаан халаагуур авчираад тэрийгээ шууд гэртээ өөрөө залгаад ч юм ингээд хөнгөлөлтөнд хамрах боломжтой юу? Тэгэхээр цахилгаан эрчим хүчний халаагуур тавихад бол хэрэглэгчд маань өөрсдөө сонголт их ийм одоо зайлшгүй шаардлагатай болж байгаа. За энд бол ямар нэгэн стандарт одоо нөхцөл шаардлага тавихад бол хүндрэлтэй. Тэгэхээр өөрсдөө хэрэглэгчд маань одоо найдвартай халаагуур сонгох, дээр нь одоо цахилгааны аюулгүй байдлаа хэрэглэгчд маань өөрсдөө хангах тал дээр бол зайлшгүй анхаарах хэрэгтэй. Энэ дээр манай Улаанбаатарын цахилгаан төгсөлж төрөмж төвцөөд компаниас за тодорхой сэрэмжлүүлэг мэдээллүүдийг бол тогтмол өгч байгаа. За энэ дээр одоо анхаарлаа хандуулад
цахилгааны аюулгүй байдлыг гол нь хангаж ажиллах ёстой. За дээр нь одоо халаагаараа бол хэрэглэгчд одоо найдвартай халаагаараа өөрсдөө сонгож тавих юм болов уу. Тэгэхээр яг энэ цахилгааны 100% хөнгөлөлт одоо эхэлснээс хойш хөдөө орон нутгийн иргэд мань маш ихээр асууж байгаа. Энэ зөвхөн нийслэл хэрэгжих юм уу? Цаашдаа хөдөө орон нутгийн үгүй ядаж аймгийн төвүүдээр одоо гэр ороолын иргэд ингэ цахилгааны тарифын хөнгөлөлт хамрагдах боломжтой юу? Хэрэгжих бол хязгаарнээс вэ гэсэн асуултыг ихээр тавьж байна. Тэгээд яг энэ удаагийн тэглэх асуудал маань зөвхөн нийслэл хотын агаарын чанарыг сайжруулах ажлын дэгдэж байгаа учраас юуны дөрөв нийслэл хотод бол хэрэгжиж байгаа. За харин төвийн бүсийн одоо бусад нийт 15 аймагт бол за хэрэглэгчд маань одоо 50% урамшуул 11 сараас тухайн жилийн халаалт төвөдний үйлрэл буюу 11 сараас одоо хаврын 3 дугаар сарыг дуусгах хугацаанд 50%-аар шөнийн тариф хөнгөлөлт явах боломжтой. Энэ бол хэвээрэн бүрдэгдэх байгаа. Тэгэхээр цахилгааны тарифыг ингээд 100% хөнгөлснөөр ард иргэдийн хувьд тухайн айл өрхүүдийн хувьд бол мэдээж эзэн засгийн хувьд маш том боломж гарч ирж байгаа. Яг энэ ажил зориулж төсөвлөгдөж байгаа төсөв хөрөнгийн тухай та тавьчих мэдээлэл өгвөл. Тэгэхээр яг одоогийн 2 тариф тоолбортой хэрэглэгч. За дээр нь энгийн тариф тоолбортой хэрэглэгчийн тодорхой хэсэг нь бол мэдээж тариф тоолбор шилжинэ. За эдгээр байгаа хэрэглээнд тооцоод үзэх юм бол нийтдээ 4.8 тэрбум төгрөгийн одоо хөнгөлтийг бол шууд одоо байгаа хэрэглээнд бол одоо хөнгөлөгдөд явах боломжтой. За дээр нь мэдээж хэрэглэгчд маань цахилгаан арчимчны халаагаарыг бол шөнө хэрэглэнэ. За энэ хэрэглээндээ одоо хэрэглээ өсөх тусам төдий хэмжээгээр бол хэрэглээ нэмэгдэн. За энэ дээр бол цахилгаан арчимчны үнийн хөнгөлөлт бол мэдрэгдэн. Тэгээд 4.8 тэрбум төгрөг маань нэмэгдээд юм гэсэн үг л дээ. Тэгэхээр цаашаад яг энэ гэр өвлийн улиралд нийслэлийн гэр орооллын өрхүүдийн цахилгааны тарифыг шөнийн цагаар тэгэлдэг асуудал жил бүр ингэж хүүтний улиралд давтагдахгүй эсвэл яг тодорхой жилийн хугацаатай үйлчлэлтэй авч хэрэгжүүлж байгаа ажил уу? Тэгэхээр ямар ч байсан 2017 оны 1-р сарын 1-ээс 4-р сарын 1-ний хүртэл бол тэглэх юм шиг орсон байж байгаа. За цаашд бол мэдээж ойрын жилүүдэд бол энэ хөгжлөх бахаа гэсэн юм байдал. Тэгэхээр энэ журам дээр би яг нэг зүйлийг харж байсан 220 вольтоор цахилгааны хэрэгэлдэг айлууд сардаа 700 кВт-аас хэтрүүлэхгүйгээр ашиглавал 100% хөнгөлнө гэсэн юм заалт байсан. Тэгэхээр би жишээ нь байшиндаа 2 халаагуур ашигладаг эсвэл 3 халаагуур ашигладаг. Тэгээд миний сарын хэрэглээ 700 кВт-аас илүү гарвал одоо 700 кВт-аас илүү гарсан мөнгийг би өөрөө төлнө гэсэн үг үү? Тэгэхээр энэ журамд бол бас нэг хязгаарыг тогтоочсон байж байгаа. Энэ юутай холбоотой гэхээр техникийн боломжтой шууд уялдаж авч утсан. Энэ бол мэрэгжлийн одоо техникийн ажилтнууд бол энэ дээр ажилласан байж байгаа. Тэгэхээр 220 вольт хэрэглэгчд гэдэг маань одоо энгийн дундаж одоо шууд цахилгаанд холбогдсон юм 220 вольт хэрэглэгчд байж байгаа. За тэргээр хэрэглэгчдийн маань цахилгааны хязгаар 700 одоо кВт-цаг сард шөнийн хэрэглээнд зөвхөн байхаар байна. За энэ нь өөрөөр хэлэх юм бол 2.5 орчим кВт-ийн халаагуурыг шөнийн турш залгах юм бол одоо энэ хязгаарт бол амрагдахаар байгаа. За үүнээс дээш хэмжээний шаталтай халаагуурыг залгах юм бол эндээс бол өсөд явах байгаа. Тэгэхээр 700 кВт гэдэг маань одоо техникийн боломжоос хамааруулсан хязгаар. За энэс давах юм бол одоо манай Улаанбаатарын цахилгаан төгсөлж компани техникийн одоо хүчин чадал хүрэлцэхгүй байх юм хэмжээнд хүрчээд байгаа юм. Тийм учраас юм зур тогтоосон. Харин нөгөө талдаа 380 вольтын хэрэглэгчд гэж 3 ваттын хэрэглэгч байгаа. За эдгээр хэрэглэгчд маань ихэвчлэн цахилгаан халаагууртай хэрэглэгчд байдаг. За энэ мэдээж одоо дунджаас арай жоохон томоохон орон сууцтай одоо сууц байшинтай айлууд байгаа. За эдгээр хэрэглэгчдийн хувьд бол 1500 кВт гэж дундаж одоо хэрэглээнд үндэслэж бол зааж өгсөн. За 1500 кВт гэдэг бол одоо дундаж хэрэглээг бол бүр хангах юм боломжтой цахилгаан арчимчны хэмжээ байна. Тэгэхээр иргэд маань цахилгаан халаагуур сонгохдоо тэр 2.5 кВт-аас илүүгээр халдаг ба цахилгаан халаагуурыг сонгох хэрэгтэй байх нь тийм ээ 220 вольттой болвол гэсэн үг. Тий 220 вольтт бол 2.5 кВт-аас яг дээш сонгож болно. Гэхдээ холбогдсон цахилгаан шугам сүлжээнийхээ одоо нэвтрүүлэх чадвар хүчин чадал нь одоо ямар хэмжээтэй байх вэ гэдгийг юуны төрөнд бол анхаарч үзэх хэрэгтэй. Одоо шугам сүлжээн даахгүй өөрийнх нь хэрэгжилж байгаа тийм холбогдсон шугам даахгүй байх юм бол тэрнээс өндөр цахилгаан халаагуур залгахад бол ач холбогдолгүй болно. Тийм учраас тэндээ тохируулж одоо цахилгаан халаагуур залгах нь зүйтэй л гэдгийг бол зөвлөгөөр байна. Тэгэхээр би төсөөлөл нэг асуулт асууя. Би цахилгаан халаагуур авч хэрэглээд сарын 220 вольттой сар 700 кВт-аас илүү хэрэглэх юм эсгүй тийм ээ. Тэгэхээр би энийг хянжаах боломжтой юу? Онлайнаар ч юм уу, гар утсаараа ч юм уу. Ягаад гэвэл би 2 цахилгаан халаагуур авчраа байшиндаа тавьсан. Тэгээд би сарын дундуур ч юм уу минийх 700 кВт-тай хүрч болно шүү дээ. Манай нэг үрхий хэрэглээ. Тэгэхээр энийг хянах ч юм уу тийм боломж байх уу?
Тий, сарын дундуурынхаа тоолуурын заалт мэдээллийг бол Улаанбаатарын цэглэн төгсөлжин сул авч болно. За тэгээд мэдээж одоо халаагуурын маань чадал ажиллаж байгаа хугацааны хойж байгаа учраас өөрснөө хэрэглэгчд маань тооцоод явах бүрэн боломжтой байна. За баярлалаа танд. Тэгэхээр иргэд маань өөрсдөө маш сайн тооцоололтой тий. Танай айл уурх ямар дулааны шугам сүлжээнд хамаарч ийн хэр ачаалттай байна. Түүндэд харуулаад цахилгаан халаагаараа нэгдүгээр сонгох зүг байна. За хоёрдугаар бас тооцоолол маш сайн хийх хэрэгтэй гэсэн үг байна. Өнөө өглөө эртлэн босож иж үзэгчд маань хэрэгтэй мэдээлэл өгсөн танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. За та бүхэнд баярлалаа. Амжилт. Баярлалаа.